Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай эргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2022 оны 3 дугаар сарын 2-ны өглөөний 11 цагийн үед Санта Фе хотод байх Виская гэх хотхонд оршин суудаг Ричард хэмээх эрэгтэй гэртээ ойр зургийн хүнсний зүйлс авахар гэрээсээ гараад машиндаа суух үедээ нэгэн эмэгтэйг цагаан өнгийн Chevy Malibu загварын машин дотор сууж байгааг нь олж харсан байдаг. Яагаад Ричард тухайн эмэгтэйд ингэж анхаарлаа хандуулах болсон бэ гэхээр тэр цагаан өнгийн машин нь яг Ричардын машины хажууд зогсоол дээр зогссон. Харин машин дотор жолоочийн талын суудал дээр сууж исэн эмэгтэй нэлээн айж сандарсан байдалтай. Хажууд нь зорчигчийн талын суудал дээр сууж байгаа эрэгтэйтэй маргалдаад байгаа юм шиг харагдсан байгаа. Гэхдээ Ричард машин дотор сууж байгаа хүмүүсийг хосууд юм байлгүй дээ гэж бодоод эхэндээ тоохгүй өнгөрчихсэн боловч өнөөх машин дотор байсан эмэгтэй удалгүй Ричардаас тусламжгүй орилж эхэлсэн. Тэрхүү эмэгтэй Ричардад хандан хурдан цагдаа дуудаарай. Энэ үл таних эрэгтэй миний машин дотор орж ирж суучаад буухгүй байна. Хутга барьчаад намайг сүрдүүлээд байна хэмээн орилсон байдаг. Машин дотор сууж исэн эмэгтэйг инхүү орилохыг нь сонссон Ричард тэр дорн шуурхай албаны 911 утас руу залган болоод байгаа бүх зүйлсийг тайлбарлаад дуудлага өгсөн ба энэ үед харин нөгөө цагаан өнгийн Malibu зогсоолоос хөдлөөд цааш яваад өгсөн. За Ричардыг цагдаад дуудлага өгснөөс 8 минутын дараа Санта Фегийн цагдаагийн газрын офицер Ромеро өнөөх цагаан өнгийн машиныг зам дээр явж байхад нь араас нь гүйцэж очиод тохиоллоо асан замын хажуу руу гарч зогсохыг чанга яригчаараа сануулсан боловч өнөөх машин зогсох нь байдгүй улам хурдтайгаар цагдаа нараас зүхтааж эхэлсэн байгаа. Эхэндээ хоёр л цагдаагийн машин түүний араас хөөжсөн бол замын дундаас нэмэлт хүч болж дахиад хэд хэдэн цагдаагийн машинууд нэмэгдсэн. Гэтэл өнөөх цагаан өнгийн машин явсаар хурдны зам руу орсон ба бүр урсгал сүрэн давхиж эхэлсэн байгаа. Түүний араас урсгал сүрэн хоёр цагдаагийн машин хөөжсөн бол харин бусад цагдаагийн ажилтнууд нөгөө талынх нь урсгалд түүнийг алдчихгүй хичээгээд араас нь хөөж байгаа нь энд харагдчихээн. За мэдээж цагдаагийн машины дууд дохио болон урсгал сүрөөд галзуу юм шиг давхиж байгаа машиныг хараад ихэнх жолоочууд замын хажуу руу зогсон зам тавьж өгцгөөсөн. Гэвч харамсалтай нь нэгэн хар өнгийн жижиг оврын ачааны машин өнөөх цагаан машинтай бараг мөргөлдөх төхөөд арай гэж зөрж өнгөрсөн боловч ард нь явж исэн цагдаагийн машинтай мөргөлдөн маш том хэмжээний аимшигтай машины осол зам дээр гарсан байдаг. За цагдаагийн офицер Ромерог өнөөх зүхтэж явсан цагаан машины араас гүйцэж ирэх үед цагаан машин осол гарсан газраас холгүйхэн замын хажуу руу зогссон. Дотроос нь нэгэн эмэгтэй бууж ирж байгаа нь харагдсан. Ромеро энэ үед өнөөх машинаас нэлээд зайтай ард нь зогсоод чанга яригчаараа машинаас бууж ирсэн эмэгтэйг өөрлөө нь ойртож ирэхийг сануулсан ба ойртож ирсэн хонь нь машиндаа суулгаад эмэгтэйг биедээ ямар нэгэн зэвсэг авч яваа эсхийг нь шалгасан байдаг. За энэхүү машинаас бууж ирсэн эмэгтэй бол 46 настай Женин гэх эмэгтэй. Женин Ромеро дээр ирэх үедээ маш ихээр айж сандарсан байдалтай харагдчихсэн бөгөөд Ромеро түүнээс машин дотор өөр хүн байгаа эсхийг асуухад Женин байхгүй тэр дөнгөж саяхан машинаас буугаад цаашаа зүхтаад явчихсан хэмээн хариулсан. Офицер Ромеро түүнээс тэр гэж хэнийг хэлээд байгааг нь асуухад Женин манай найз залуу Марк тэр гартаа хутга барьчихсан бас буутаа явж байгаа. Марк намайг шатааж ална гэж сүрдүүлсэн хэмээн зогсоо зайгүй хэлсээр л байсан. Ингээд түргэн тусламжийнхаа ирж Женинийг тэр дор нэмлэгт хүргэсэн байдаг. За харин хурдны зам дээр болсон ослын газар дээр түргэн тусламжийнхныг ирэх үед хоёр хүүхдийн аав 43 настай цагдаагийн офицер Роберт Дуран харамсалтайгаар аль хэдийн амь насаа алдсан байсан. Түүний хоёр хүүгийнх нь хувьд дөнгөж бага ангид суралцдаг бага насны хүүхдүүд. Роберт бол эргэн тойрныхондоо хүндлэгдсэн, ажилдаач тэр гэр бүлдээж тэр маш хариуцлагатай ханддаг. Дөнгөж 43 настай эдэр насны залуу байсан боловч харамсалтайгаар инхүү амь насаа алдсан байгаа. Харин түүнтэй мөргөлдсөн хар өнгийн жижиг оврын ачааны машиныг жолоодож явсан 62 настай насаараа гал сөнөгчөөр ажиллаад тэтгэвртээ гараад удаагүй байсан Франк Лавадо мөн л ослын газар дээрээ нас барсан байдалтай олдсон байдаг. Франкийн хувьд тэрээр эх нэртэйгээ хамт амьдардаг 3 хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгдээрээ тусдаа гарцсан, ач зээгээ тойруулсан ийм сайхан өнөр өтгөн гэр бүл байсан.
За мэдээж Роберт, Франк хоёрын гэр бүлийнх нь найз нөхөд гээд ойр дотных нь бүхэл хүмүүст энэхүү аимшигт гинти осол ямар амар хүн дээр тусаж уу гашуу авчирсан гэдг нь ойлгомжтой. За Жининийг эмнэлэгт хүргэснийхэн дараа цагдаагийн ажилтнууд тухайн хурдны замыг хааж, замын хажууд ойрхон байх бутнууд болон хүн араар нь ороод нуугдаж болохоор бүхэл газрыг шалган Марк Лопез гэх нэртэй Жинины найз залуу буюу гэмт хэрэгтэн хайж эхэлсэн. Үүнийхээ хажуугаар тэд хурдны замтай ойрхон байх оршин суугчдыг хэрэгтэнг олох хүртэл гэрээсээ гаралгүй гэртээ байж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж исэн байгаа. Учир нь Жинины хэлснээр бол Марк хутга болон буу биедээ аваад явж байгаа тул түүнтэй таарлцсан ямар ч хүнд аюул занал учруулах боломжтой. Тиймээс тэр хавийн сургуулиуд хүртэл эрт хааж эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулиас нь очиж аваад хэрэгтэнг олох хүртэл гэрээсээ гарахгүй байхаар шийдцгээжсэн бол тухайн өдөр тэр хавьд болох ёстой байсан олон нийтийн арга хэмжээнүүд хүртэл нэг нэгээрээ цуцлагдаж эхэлсэн. За Жининийг эмнэлэгт хүргэснийхэн дараа цагдаагийн ажилтнууд түүнээс тухайн өдөр яг юу болсон талаар дэлгэрэнгүй ярихыг хүсээд мэдүүлэг авахар оролцсон боловч Жинин гүн шоконд орсны улмаас болсон явдлыг эмх цэгцгүй урд хойно нь оруулаад эн тэндээс нь түүж яриад исэн байгаа. Харин түүнийг эмнэлгээс гарсны дараа Нью Мексикогийн цагдаагийн газрын офицер White Harwell түүнийг цагдаагийн хэлцээр авч ирэн Маркийн талаар мэдүүлэг авч эхэлсэн байдаг. Жинины хэлснээр Марк 2 хүүтэй. Гэхдээ 2 хүүхдийн талаар тэрээр сайн мэдэхгүй. Учир нь тэд болцож уулзаж эхлээд тийм ч их цаг хугацаа бас өнгөрөөгүй байгаа. Хэрэг гарсан өдөр Марк улаан өнгийн подгоолог, хар өнгийн хүрэм, хар өнгийн өмд өмсөд явж исэн. Цагдаагийн ажилтан Жининээс Маркийн төрсөн он сар өдрийг нь асуухад бол Жинин төрсөн он сар өдрийг нь ч хүртэл сайн мэдэхгүй байснаас гадна Марк яг ямархуу төр төрхтэй хүн гэдгийг нь бас яг тодорхой тайлбарлаж өгч чадаагүй. Тэгэхээр Жинины хэлж байгаагаар тухайн өдөр Жинин Марк хоёр Маркийн нэгэн найзынх нь гэрээс гарч ирээд машин дотор сууж явах үедээ хоорондоо муудалцсан. Харин энэ үед Марк уурлан Жинины толгой руу ямар нэгэн зүйлээр цохиод түүнийг ухаан алдуулчихсан байгаа. Үүнээс нь болоод Жинин тухайн өдөр болсон зүйлсийг нэгэнгүй сайн санахгүй байгаа бөгөөд Жининийг ухаан алдсны дараа Марк дээрэс нь бензин асгаж түүнийг сэрээсэн. Марк дээрэс нь бензин асгах үед нүд рүү нь бензин орсон тул машин дотор байх үед түүний нүд нь бүрэлцээд хаана яваад байгаа, юу болоод байгааг сайн ойлгож амжаагүй. Үүнийг ярьсныхаа дараа Жинин Марк өөрийг нь хэрхэн шархтуулсан гэдгийг цагдаагийн ажилтнуудад үзүүлсэн байдаг. Түүний уруулныхан дээр жижигхэн шалбархаа үсчихсэн, мөн толгой цээж хүзүүн дээрээ бэртэл авсан хэмээн цагдаагийн ажилтнуудад хэлсэн байгаа. За Жинин ер нь бол цагдаагийн газраас гараад гэртээ ирснийхэн дараа маш олон телевизүүд, мэдээнүүдэд ярилцлага өгсөн. Энэхүү ярилцлагууд дээрээ тэрээр цагдаагийн албан хаагчдад ямар их баярлаж талархаж байгаагаа илэрхийлсээр байсан ба өөрийнх нь амийг аврах гэж яваад амь насаа алдсан цагдаагийн ажилтны араас ихээр гашуудан шаналж байгаа тухайгаа ч мөн ярьсан байдаг. За гэтэл энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгчдийн зүгээс хэд хэдэн маш эргэлзээтэй зүйлсүүд мөрдлөгийн явцад гарч ирсэн байгаа. Нэгдүгээрт анх Жининийг цагдаагийн ажилтнууд араас нь хөөгөөд явж явах үед түүний машин нь замын хажуу руу зогсоод жолоочийн талын судлаас Жинин бууж ирсэн. Түүнээс өөр ямар ч хүн машинаас бууж ирэхийг цагдаагийн ажилтнууд олж хараагүй байгаа. Тиймээс тэд хэрэгтэн тухайн үед машин дотор үлдсэн гэж бодож исэн боловч машин дотроос өөр ямар ч хүн олдоогүй. Харин Жинин болохоор Маркийг машинаас буугаад бутнууд дунд ороод цухтаад явчихсан гэж хэлээд байгаа. Тэр бодгой Жинин өөрийгөө машин жолоодоогүй, жолоочийн талын суудлаас бууж ирээгүй гэж мэдүүлэг өгсөн. За хоёрдугаарт тэрээр өөрийгөө толгой, хүзүү, цээжин дээрээ бэртэл авсан гэж яриад байгаа. Гэтэл түүнд ямар ч ил харагдахаар бэртэл гэмтэл байгаагүйгээс гадна эмнэлгээс ч мөн түүнийг гэмтэл бэртэл авсан зүйл байхгүй хэмээн оншилсон. Хэрвээ Жинины хэлсэн шиг Марк түүнийг толгойд нь хатуу зүйлээр цохиод ухаан алдуулсан бол толгойд нь түүнээс үүдээд ядаж бага зэргийн шалбархаж болов үүснэ. Гэтэл түүнд ил харагдахаар ганц ширхэгч шалбархай байгаагүй. Үүнээс гадна Жинин өөрөө машин жолоодж исэн хүн нь биш хэмээн хэлээд байгаа боловч цагаан өнгийн Малибугийн түлхүүр түүний халааснаас нь олдсон байдаг.
За мөрдөгчөд Жениний машинд нь нэгжлэг хийгээд үзэхэд зорчигчийн талын суудал дээр бол энд харагдаж байгаачлан маш их зүйл овоолоод чихээд хийцэн байсан. Тэгэхээр эдгээр зүйлс дээр бол хүн багтаад суугаад явах ямар ч үндэслэл байхгүй. Цаашлаад машины жолоочийн талын суудал дээрээс Женинээс өөр хүний ДНХ олдоогүйгээс гадна суудал дээрээс 2-3 нарийн утсыг шалгаад үзэхэд тухайн өдөр Жениний өөрийнх нь өмсөжсэн хувцсны материал гэдэг нь сүлд батлагдсан. Үүнээс гадна Женин Маркийг өөрийнх нь дээрээс бензин асгасан гэж яриад байгаа. Гэтэл түүний хувцсан дээр ямар ч бензин асгарсан уулмөр байгаагүй. Хэрвээ үнэхээр Жениний хэлснээр дээрэс нь хэн нэгэн бензин асгасан байсан бол бензин чинь ямар хурц үнэрхтэй байлээ. Түүнээс мэдүүлэг авсан цагдаагийн ажилтнуудад дотор хаяж тэр нь үнэртгэл байсан. За ингээд бүх нотлох баримтууд Жениний өөрийнх нь эсрэг заагаад исэн тул мөрдөгчөд түүнийг хилцээр авчиран дахин түүнээс мэдүүлэг авсан байдаг. Энэхүү мэдүүлгийн үеэр Женин өмнө нь хэлсэн бүх зүйлсээ давтан ярьсаар л байсан. Мөрдөгчөд мэдүүлэг авч явах үедээ тэрхүү үйл явцыг бичиж авч исэн камера унтраалгүй Жениний байсан өрөөнд нь үлдээгээд өөрсдөө түр гадагш гарan Женин өрөөнд ганцаараа үлдэх үедээ яг ямар үйлдэл гаргах нь гэдгийг нь ажиглаж исэн бөгөөд харин энэ үед Женин бурхан минь би түүнийг дахиж хармааргүй байна. Тэр яагаад ийм юм хийдэг байна? Түүнийг ёстой ойлгохгүй хэмээн өөртөөгөө хүртэл ярьж исэн. За Женинээс мэдүүлэг авснаас хойш нэг их удалгүй нөгөө цагаан өнгийн Малибу загварын машин бол хэрэг гарахаас 2 хоногийн өмнө Лас Вегасаас хулгайлагдсан хулгай машин болох нь тогтоогдсон. Гэтэл Жениний өнгөрсөн амьдрал болон өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдчихсэн эсхийг нь мөрдөгчөд шалгаад үзтэл маш сонин зүйлс ил болсон байгаа. Хэрэг гарахаас 4 сар гарангийн өмнө буюу 2021 оны 10 дугаар сард Женин жижиг оврын ачааны машин хулгайлаад мөн л зам дээр цагдаагийн ажилтнуудаар араасаа хөөлгөж асуудал үүсгэсэн байсан. Үүний дараа цагдаад баригдах үедээ энэ бүхнийг өөрөө хийгээгүй түүний найз залуу нь машин хулгайлаад өөрийг нь сүрдүүлээд хулгайлсан машин дотроо өөрийг нь хүчээр аваад явсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. За ингээд бас болоогүй. Энэ явдлаас 1 сарын өмнө буюу 9 сард нь мөн л цагдаагийн ажилтнууд хулгайлагдсан машины талаар дуудлага аваад тэрхүү машиныг хөөж агаад гүйцээд ирэх үед нь Женин мөн л тэнд нь байж исэн. Тухайн үед тэрээр мэдүүлэг өгөх үедээ найз залуу нь өөрийг нь 2 өдрийн турш хулгайлаад хоол бойдгоо бүр уусч өгөөгүй тул найз залуугаа хулгайлсан машинаасаа буугаад зүхтах үед нь ойрхон байсан айлын хаалгыг тогшоод ус гуйж авсан хэмээн ярьсан байдаг. За энд өөр нэг хачирхалтай зүйл нь Женин тухайн үед цагдаагийн ажилтнуудад найз залуугаа улаан өнгийн подголог, хар өнгийн хүрэм, хар өнгийн өмд өмсөөд явж байгаа хэмээн хэлсэн. Тэгвэл бидний мэдж байгаачлан Женин Маркийг мөн л улаан подголог, хар өнгийн хүрэм, хар өмдтэй явж байгаа гэж яриад байгаа. За үүний дараагаар мөрдөгчөд ямар ч байсан Жениний дүрслэн яриад байгаа Марк Лопез гэх эрэгтэйг олсон. Бүр түүнээс мэдүүлэг авсан. Гэхдээ Марк гэх энэхүү эрэгтэйгийн хувьд Женинтэй хизээч урд өмнө нь уулзж байгаагүй, түүнийг огт танихгүй, хэрэгт ямар ч холбоогүй ийм эрэгтэй болж таарсан байдаг. Маркийн нэг улаан подгологтой, хар хүрээмтэй, хар өнгийн джинс өмссөн зураг нь Facebook дээр нь байд юм бэлээ. Женин магадгүй Facebook-ээс ч юм уу хаа нэгтээс түүний энэ зургийг нь олж харсан юм шиг байгаа. Ингээд өмнө дээрээ тулгуурлаад Марк Лопез гэх эрэгтэйг дүрслэн хэрэг үйлдэх бүртээ цагдаагийн ажилтнуудад худал ярьж эхэлсэн нь энэ. За хэрэг гарснаас 3 хоногийн дараа цагдаагийн ажилтнууд Женинийг 2 удаагийн уртаас төлөвлөсөн хүн амны хэрэг, машин хулгайлах гэмт хэрэг, мөн худал мэдүүлэг өгсөн гэх эдгээр гэмт хэрэгүүдийн сэжигтнэр татам баривчлан хорьсон. Ингээд түүний шүүх хурал нь 2024 онд эхэлсэн байдаг. Прокурорын талаас түүнийг felony murder буюу гэмт хэргийн улмаас үлдэгдсэн аллах болон depraved mind murder буюу бусдын амь насыг үл тоосон хайхрамжгүй үйлдэлээр үлдсэн аллагуудад гэм буруутай хэмээн үзэж байгаагаа хэлсэн байдаг. За гэмт хэргийн улмаас үлдэгдсэн аллах гэдэг нь болохоор гэмт хэрэгтнийг барихаар оролдож байх үед гэмт хэрэгтнээс болоод хэн нэгний амь нас хохирох юм бол энэ нь felony murder болдог.
Жишээ нь цагдаагийн офицер Робертийн хувьд тухайн цагаан өнгийн Malibu загварын машин дотор гэмт хэрэгтэн нэгэн эмэгтэйг барьцаалаад аваад явж байгаа гэж бодон араас нь хөөж явах үедээ харамсалтайгаар амнасаа алдсан. Гэтэл үнэндээ машин жолоодож явсан хүн нь Робертийн аврах гэдсэн жинийг олж таарсан шүү дээ. Тэгэхээр мэдээж гэмт хэрэгтэн нь жинийг өөрөө байсан тул энэхүү хэрэг нь felony murder болж байгаа. Харин depraved mind murder гэдэг нь жинийний бусдын амь насыг эрсдэлд оруулан аюултай зүйл хийж байгаа гэдгээ мэдчихсэн мөртлөө хайхрамжгүй хандаж хурдны зам дээр урсгал сүрэн давхисан энэхүү үйлдэлийг нь хэлээд байгаа. Үүнээс нь болоод 2-2 хүн амь насаа алдаж хүүхдүүд өнчөрч 2-2 гэр бүлд аимшигтай гай зовлон авчирсан. За гэтэл жинийний өмгөөлөгч нь шүүх хурлын үеэр нэгэн маш утгагүй зүйлийг ярьсан байдаг. Тэрээр Санта Фегийн цагдаагийн албан хаагчдыг өөрсдийг нь энэхүү осолд гим буруутай хэмээн үздсэн ба яагаад аюултай гэдгийг нь мэдсээрэж хурдны зам дээр урсгал сүрөөд явж байгаа машины араас хөөсөн бэ гэсэн энэхүү асуултыг гаргаж ирсэн. Энэхүү асуултын дагуу Санта Фегийн цагдаагийн газраас тохирсон хариултыг нь ч мөн өгсөн байдаг. За тэгэхээр буцаад хэрэг гарсан өдөр юу болсон тухай бодоод үзэх юм бол бидний мэдж байгаачлан цагдаагийн газарт цагаан өнгийн Chevy Malibu загварын машин дотор нэгэн эмэгтэй аюулд өртсөн бололтой тусламж гуйгаад цагдаа дуудаад үг гээд байна. Тэр машин нь саяхан зогсоол дээрээс хөдлөөд явчихлаа гэсэн дуудлага ирсэн. Энэхүү дуудлагыг аваад цагаан өнгийн Malibu-г хайгаад явж исэн цагдаагийн ажилтнууд удалгүй машиныг олоод араас нь хөөж эхэлсэн. Тэгэхээр энэ үед цагдаагийн ажилтнууд энэ хэргийг хүн хулгайлах гэмт хэрэг гэж бодож исэн байгаа. Яагаад гэвэл тэдэнд байсан мэдээлэл нь гэх юм бол машин дотор хутгатай нэгэн эрэгтэй нэгэн эмэгтэйг барьцаалаад аваад явж байгаа гэсэн ийм мэдээлэл. Хэрвээ тэд энэ машиныг зогсоож чадалгүй алдах юм бол машин дотор байгаа хүний амнаас эрсдэлд орно. Хүн хулгайлах гэмт хэрэг гэдэг бол маш ноцтойд тооцогддог гэмт хэрэгүүдийн нэг. Тиймээс тэдэнд цагаан өнгийн тэрхүү машины араас нь өөрсдийнхөө амь насыг цаашлаад бусдын амь насыг эрсдэлд оруулан хөөхөөс өөр сонголт байгаагүй. Ер нь бол жинийний өмгөөлөгч нь хохирогчийг буруутгаж цагдаагийн ажилтнуудыг тухайн өдөр жинийний араас хөөх хэрэггүй байсан. Тэгсэн бол ийм зүйл болохгүй байх байсан гэсэн ийм утгатай зүйлийг ярьсан гэсэн үг. За үүнээс гадна энд өөр нэг чухал зүйл байгаа. Тухайн өдөр 911-т дуудлага өгсөн Ричард гэх эрэгтэй жинийнийг нэгэн эрэгтэйтэй машин дотор маргалдж байгааг анх оголж хараад жиний нүрт нь хандан цагдаадуудаараа энд танихгүй хутгатай залуу намайг сүрдүүлээд байна гэж хэлсэн болохоор нь цагдаад дуудлага өгсөн шүү дээ. Тэгвэл тэр үед жинийнтэй хамт хэн машин дотор сууж исэн бэ гэхээр жинийний жинхэнэ найз залуу болох Jerry Chavez. Jerry Jenny хоёр тухайн үед машин дотор маргалдж исэн гэдэг нь бол үнэн. Яг Richard-ийг байрнаасаа гарч ирээд машиндаа суух үед Jenny уурлан Jerry-г машинаас буу хэмээн хэлсэн боловч Jerry буухгүй байсан тул Jenny Richard-д хандан энд хутгатай нэг эрэгтэй намайг сүрдүүлээд байна. Цагдаадуудаараа хэмээн орилчоод дараа нь угаасаа өөрөө хулгай машин унаад явж исэн тул машинаа асаагаад тэндээсээ хөдөлсөн байгаа. За харин мөрдлөгийн үеэр мөрдөгчөөд Jenny зогсоол дээрээс хөдлөөд удаагүй байх үед нь Jerry машинаас бууж байгаа хяналтын камерын бичлэгийг нь олсон байдаг. Тэгэхээр Jerry бол айлерт машинаас буугаад яваад өгсөн байсан гэсэн үг. Үүнийгээ Jerry шүүх хурлын үеэр гэрчийн үүднээс шүүх хуралд оролцсон ярьсан байдаг. За тэгвэл эндээс яг яагаад Jenny аюултай гэдгийг нь мэдсээр байж маш олон хүний амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулан зам дээр урсгал сүрэн цагдаа нараас зугатаасан бэ гэдэг асуулт гараад ирж байгаа. Тэр байтугай Jenny өмнө нь хурдны зам дээр бисч гэсэн өөр хэд хэдэн газарт хэд хэдэн удаа яг ижил төстэй гэмт хэрэгүүд үйлдэжсэн. Гэтэл эндээс хамгийн аимшигтай дургүй хөрмөр зүйл нь нэгэн мэдүүлгийнхээ үеэр Jenny яг яагаад тухайн үед цагдаа нараас зугтаж урсгал сүрэн давхсан бэ хэмээн асуусан асуултанд хөвгөлтэй байсан болохоор хэмээн хариулсан байлээ. За түүний энэхүү мэдүүлгийг прокурор шүүх хурлын үеэр нотлох баримт болгон мөн дэлгэн үзүүлсэн байдаг. Мэдээж энэхүү нотлох баримт нь маш олон зүйлсийг шүүх хурал дээр Jenny-ний эсрэг тал руу эргүүлсэн. Яг л нөгөө юу тарин түүнийг хураана гэдэг шиг.
Ингээд Жининий эцсийн шүүх хурал болж шүүгчид нэлээд олон цаг хуралдсны эцэст Жининийг 2 удаагийн 2 дугаар зэргийн хүн амны гэмт хэрэгт гин буруутай хэмээн үзэж давж заалтах эрхгүйгээр 60 жилийн хорих ялыг оноосон байдаг. За өнөөдрийн ярьсан хэргийн тухайд гэх юм бол нэг юм санаандгүй бас санаатаагаар бусдын амь насыг хохируулсан ийм харамсалтай хэрэг байлаа. Яг Жининий хувьд тухайн үед Урсгал сүрэн цагдаа нараас зүхтж явах үедээ бусдын амь насыг хөнөөе гэсэн бодол байгаагүй байж болно. Гэхдээ тэрээр энэхүү Урсгал сүрэн давхиж явах үедээ маш олон хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа гэдгээ бол 100% мэдчихсэн. Миний хувьд бол Жини өөртөө тохирох ялыг авсан. Хэрвээ хэн нэгэн бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа гэдгээ мэдсээрэж ямар нэгэн үйлдэл хийж байгаа бол энэ нь мэдээж санаатаагаар үйлдэлсэн гэмт хэрэгт тооцогдох нь зөв ёсны хэрэг байх. Та маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээд өнөөдрийн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Дараа 7 хоногийн мягмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.